За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Төгөлдөр телевиз сувгийг хүлээн авч үзэж байгаа монголчуудтай энэ өдрийн мэндийг хүргье. За миний би Бүрэг Доржийн оюун жаргал өнөөдөр Калифорни мужийн Сан Франциско хотод болж байгаа. Одоо харах хэмжээг одоо сурвалжлахаар ирсэн байна. Тэгээд өнөөдрийн маань зочноор Монгол Улсын их хурлын гишүүн Отгон шарын Батнайрам Далгай одоо ирж оролцож байна. Тэгээд за танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд намайг зочноор одоо урьж оролцуулж байгаад маш их баярлалаа. Баярлалаа. За тэгээд таны хувьд бол маш завгүй байгаа ах тийм ээ. Их хурлын чуулган завсардсан байгааг сонссон тий. Тэгээд та одоо яг ямар ажиллаар явна, хэдийн хэмжээний хугацаагаар явна, одоо ирсэн ажлынхаа хэрэг тийм ээ юу болж сонирхуулж бидэн тий. Тэгэлгүй яг тий. Тэгээд миний хувьд яг хаврын чуулган завсарлаад тэгээд яг энэ цаг хугацааныг таарсан л та. Одоо яг энд Стэнфорд их сургуульд тэр дундаа нэг олон улсын судлалын сургуулийн дэргэдэх ардчлал хууль эрх зүйн төвдөр нь зуны одоо Summer Fellowship гэж байгаа нэгсэнтэй сургуульд 3-7 хоног суралцахаар ирсэн гэсэн үг. Тэр яг гол сэдв нь ерөөс нөгөө ардчлал хүний эрх тэр дундаа одоо дэлхийд даяар одоо тулгамдж байгаа тэг асуудлуудыг бид нэр 3-7 хоног авч хэлцдэг нэг юм сургалтанд ирсэн гэсэн үг. Тэгээд дөнгөж өчигдөр 3-7 хоногийн сургалт маань ингээд дуусаад тэгээд одоо маргааш Монгол руу буцахаас өмнө тэгээд бэ ядах тийм монголчуудаа завшаан тохиолдолд уулзж байна. Зөв. Тэгээд таны хувьд бол ингээд монголчуудынхаа болж байгаа арга хэмжээнд ирээд бас Монгол улсыг төлөөлөөд тийм ээ. Ирээд оролцож байгаад баярлалаа. Тэгээд маш их сайхан арга хэмжээ боллоо. Одоо залуучууд гадаадд амьдарч байгаа залуучуудынхаа төлөөлөл тийм ээ. Одоо залуучуудын хүмүүсийн төлөөлөл яг ерөнхийдөө нэлээд одоо санал хүсэлтийг сонслоо тийм ээ. Тэгээд ерөнхий таны яг өнөөдрийн болсон арга хэмжээн дээрээс бас дүгнээд хэлэх ч юм уу тий. Яг одоо дүгнэлт. Тэгэхээр би өөрөө яг энэ одоо Сан Франциско энэ Бэй Эриад урд нь ч гэсэн гадаад сурж ажиллаж байхдаа тий. Энд бас амьдарч исэн хүний хувьд ч гэсэн өөрөө бас нэг гадаадд ажиллаж амьдарч исэн хүн байсны хувьд тий. Тэгээд ялангуяа парламентод одоо олон нийтийг төлөөлж байгаа хүний хувьд бас уулзах ёстой гэж миний хувьд бол ботсон. Тэгээд бас нэлээд олон залуучууд ирээд өөрсдийнхөө дуу хоолойг хөргсөнд бол миний хувьд бол сэтгэл хангалуун байна. Тэгээд энэ дэр олон зүйл ярьж байна л да тий. Ялангуяа гадаадад ингээд ажил сурж байгаа монгол залуучууд эх орондоо мэдээж бүгдээрээ өөр ингэсэн хувь нэмрээ оруулах сонирхолтой байдаг. Тэгэхээр сая хиймэл оюунаар ажиллаж байгаа залуу бас өөрийнхөө саналыг бас ингэ төвшүүлж байлаа. За тэгээд дээрэс нь бас одоо Монголтой ч гэсэн ямар нэгэн байдлаар өөрсдөө дандаа холбоотой эх оронтойгоо ч мэдээж холбоотой байлгүй байна. Тэгээд сая очоод бас өөрсдийнхөө харсан бас дотроо бодож явдаг зүйлсээ хуваалцж байна л да тий. Одоо баялагын тэгш бус хуваарлалт эндээс гарч ирж байгаа үр дагавруудыг бас гаргаж ирж байна. За тэгээд хамгийн гол нь улс төрд бас одоо яг олон нийтийн төлөө зөв шийдвэрүүд гарч ийнө тий засаг дээр болж байгаа тий одоо бүр хөтөлбөртэй холбоотой асуудлуудыг бас залуучууд асууж байна тий. Ер нь бол нөгөө салбарт төлөөлж ажилтдаг залуучууд ингээд Монгол улсаас мань улс төрийн одоо парламентын гишүүн хүн ингээд ирсэн байгаа болохоор бидний хувьд бол маш их сонирхолтой байлаа тийм ээ. За тэгээд миний хувьд танаас яг ер нь нэг 2 асуулт асууя гэж би бодсон. Тэгээд их бас их цаг авмааргүй байна. Тэгээ за эхний нэг асуулт маань болохоор за таныг магадгүй одоо улс төрийн карьераас өмнө тийм ээ таныг онлог подкастаар нь хвчлэн мэдж байгаа ах монголчууд тий. За ялангуяа ном уншдаг одоо залуучуудын хувьд бол тийм ээ мэдж байгаа. За тэгээд ер нь бол за бас мөн Харвардын сургуулийг төгссөн цөөхөн хэдэн монголчуудын нэг гэдгээр нас мэдэн тийм ээ. За мөн тэгээд одоо миний хувьд гэх юм бол ховдоос Харвард руу номын зохиолч гэдгээр нь би бас илүү сайн мэднэ. Ягаад гэхээр би өөрөө ховдод өсөөд одоо төрөөд өссөн хүүхдтэй болохоор тий унгаа ховдын хүүхдээс тий. Тэгээд бүр за ямар ч гэсэн энэ номыг олж тэглээ тий. Энэ номыг олж уншиндаа гэж бодож байсан. Тэгээд энд ингээд тантай бичлээ уулзсандаа маш баяртай байна. Тэгээд за тэгээд миний яг асуулт маань юу вэ гэхээр за одоо за ер нь бол таны хийдэг ажлууд тийм ээ гол зорилго боловсролыг дэмжиж байгаа тийм ээ. Дээрээс нь ялангуяа нэг залуучуудаа одоо инспирэшн өгөх тийм үү. Одоо чи хаана өссөн байж болно, хаана төрсөн байж болно,
тэндээсээ хамаарахгүйгээр те чи ямар ч амжилтыг гаргаж болдог шүү. Ховд аймагт өссөн байх чи хамаагүй чи Харвардыг төгсөөд одоо хөрөнгөний бирж дээр хүртэл ажиллаж болдгоо те. Тэрийг та илүү их гаргахыг хүсдэм байх, дэмжих хүсдэм байх гэж би харж байгаа байхгүй юу. Тэгэхээр за яг энэ талбар дээр таны цаашдаа бодож байгаа, төлөвлөж байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ ховдос 10 өдрөө ном их бат найрамдлын түүхээс илүүтэйгээр би боловсролын түүх гэж боддог шүү дээ. Яг тийм. Боловсрал өөрөө одоо хүнийг те тэр чигээр нь өөрчлөх тэр эд шид ерөөсөө өөрөө боловсрал байдаг. Тэгэхээр боловсролын одоо нэг жоо үн цэнийг өөрийнхөө өнцгөөс тайлбарлах гэсэн нэгдүгürt, хоёрдугаарт бас ялангуяа хөдөө орон нутагт те одоо бусад олон хүүхдүүд шиг тийм одоо жишээлбэл хотын хүүхдүүд ч гэдэг юм уу эсвэл илүү одоо хангалттай нөөц боломжтой хүүхдүүдээс гадна те одоо жишээлбэл боломжгүй өндөө хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүүхдүүд ч гэсэн нэг одоо сэтгэлдэнтэй нэг тийм очгийг хийсэл гэж яг үнэ үлгэр жишээн дээр харуулах тийм ээ. Энэ номыг бодож байхдаа би дандаа нэг өөрийнхөө нэг 12 3 та ч юм уу те хувьдаа бодож дандаа тэр хүүхдийн өнцгөөс би юу гэж бодох байсан бэ гэж дандаа харж бичсэн байдаг байхгүй. Тэгэхээр боловсрал гэдэг өөрөө ч гэсэн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэгдээсэ. Хүсэл мөрөөдөл гэж байж ш тэрнийхээ төлөө хүн одоо өөрөө бас ингэ тэмцдэг шүү дээ те. Тэгэхээр тэрийг үндэслэж яг нэг 12 13 настай одоо бат найрамдлын хувилбар байсан бол би тэр хүүхдэд те өөрийнхөө яг юуг хэлж өгөх байсан бэ гэдэг өнцгөөс бодож ховдос хараад байна бичсэн ер нь бол. Тийм байна те. Тэгэхээр одоо яг таны номыг ховдод ч юм уу те одоо завханд ч юм уу яг ингээд одоо 10 жилийн хүүхдүүд, бага насны хүүхдүүд, залуучууд илүү их уншаасаа гэж бас бодож байгаа байхгүй. Ер нь бол нөгөө мөрөөдөл гэдэг юм чинь бас тэгээд толгоонд явж байхад тэгэл хүн тэрнийхээ төлөө үйлдэл хийж яадаг тий. Тэгэл өдөр болгон явж байхад ер нь мөрөөдөл, итгэл, найдвар хоёр хүний одоо дотор тий дандаа ингээд хязгаарч унтардаггүй зүйл байх хэрэгтэй байхгүй. Тэгээд хүн болгон тий одоо мэдээж өдөр тутмын амьдрал бид нар маш олон асуудал тохиолддог. Гэхдээ тэрүүндээ түртэхгүйгээр тэр галаа тэр дотор байгаа дүлөө хизээж хөтлөн унтрахасаа гэж боддог юм шиг байна. Тийм болохоор нөгөө энэ номын нэг хавцсан дээр нэг үг байгаа. Таныг харсан уу? Үйлсэнд нисэж те усанд шумбаж мөрөөд гэж хаад те. Тэрний үгсээр нөгөө мөрөөдөлтөй хизээж хөтгий өнөөдөртөө тулгамж байгаа асуудлаараа болоод бити хязгаарлаасаа. Өнөөдөр би англи хэл мэдэхгүй англи ном уншиж чадахгүй ч гэсэн магадгүй англи ном би худалдаж авах надад мөнгө байхгүй. Гэхдээ тэрнээсээ болоод өөрийнхөө хүсэл эрмэлзэл мөрөөдлөө тэр дотор байгаа галаа те тэрнээс болоод бити хязгаарлаасаа гэж бичин сэтгэлээсээ үссэн. За тэгээд түүндээ хүрэх эрч хүч итгэл зориг те. Тэр нөгөө өөрийнхөө хүсэл эрмэлзэлтэй хүрэх тэр эрч хүч итгэл зориг нь хин нэгнээс биш те. Хин нэгнээс зээлсэн мөрөөдөлж хин нэгнээс одоо заавал одоо хилүүлчихсэн мөрөөдөл биш те. Өөрөөс нь дотроос нь ундарч гарах хэвээр. Тэгээд тэр дотроос нь өөрөөсөө илүү тэрийг ухаж гаргаж ирж те өөрийгөө хөгжүүлээсэй л гэж бодож одоо нэгсэн тоо те. Гол мессеж өгөх зорилгоор одоо тийм байна. Тэгэхээр гоё ном би ч гэсэн одоо самтархан уншнаа. Тэгээд би ч бас маш их мөрөөддөг хүүхдээс нэг мөрөөдөхөөр ингээ унтаж чаддгүй тэгээ шүнжэнгөө орондоо хөрвөөдөг тийм хүүхд байлаа. Тэгээд уншаа тэгээд бас бат санаа сэтгэлээ хуваалцаараа. Тэгээ айгүй сонирхолтой би нэг ингээ нэг хүүхдүүдтэй айгүй тийм илүү унших болов гэж бодсон. Тэгсэн чинь тэгээ айгүй сонирхолтой ингээд статистик харахаар шүү дээ тий. Аав ээж нар бас илүү уншсан байдаг. Тийм тий. Тэгээд тий номын хувьд бас сэдвийн хүрээнд бас нөгөө айгүй сонирхолтой. Бас нэг хин нэгний нөгөө одоо айгүй тийм энгийн humble тий айгүй тийм тэгж санагдсан. Тэгэл би ч гэсэн нэг өдөр ховдоос хөрөнгөний бирж рүү гээд мөрөөдлөө тийм ээ гаргах ч юм уу гэдэл байхаа бас тэгээд мөрөөдсөөл байна. Тэгээд нэг өдөр ажил хэрэг болно. Тэгээд гол санаа нь энэ нөгөө зүгээр миний түүхээр дамжуулаад өөрийгөө талент харж байгаа юм шиг өөрийгөө л олж хараасаа. Тэгээд тэр уншигч өөрийгөө тэ одоо өөрийнхөө мөрөөдлийнхөө одоо талент туссан дүрээ одоо тэрийг л олж хараасаа гэсэн гол санаа юм. Тэр нь дандаа нөгөө storytelling буюу хин нэгний түүхээр дамжиж хүнд илүү хүрдэг. Тэгэхээр энэ ганцхан бат найрамдлын түүхээс бат найрамдлын түүхээр дамжуулж өөрийгөө талент харж байгаа юм шиг хараасаа. За тэрнээс өөрийгөө тэ өөрийнхөө хүсэл мөрөөдлөө олох тэр гүрэн л байгаасаа гэсэн гол санаа энэ номон дээр явж байгаа. Зөв. Ямар тач Монголын залуучууд шинэ үеийн залуучуудад бас нэг одоо brainstorm хийх тийм ээ айдиа өгөх тийм сайхан бүтээл гаргасан байна. Танд баярлалаа. За баярлалаа. За тэгээд дараагийн миний бас нэг асуулт. За одоо магадгүй энэ асуултыг угаасаа танаас маш их хүмүүс асуудаг байх. Ялангуяа гадаадаар ингээд явхаар те бас яг энд бол өнөөдрийн болсон арга хэмжээний ярианы бас яг гол топик байлаа тийм ээ.
Тэгэхээр тэр нь одоо за тэр сэдвийн хувьд за та яг сая бид нар нэлээд ярилцсан тий. За одоо тэгэхээр яг хоо энэ өнөөдрийн таны ярианд хүрэлцэж ирээгүй байгаа хүмүүс байгаа шүү дээ тий. Одоо сонсож байгаа, харж байгаа, ирж амжаагүй юм уу. За тэгээд би энэ асуултыг яг энд гадаадд амьдарч байгаа залуучуудын одоо төлөөлөл болгож би танаас асууя гэж бодлоо. За одоо бид нэр ингээд гадаадд тий Япон, Солонгос, Австрали, одоо Америк тий маш их залуучууд ажилладаг, амьдардаг. За тэгээд Монгол хүмүүсийн нэг мундаг чадвар нь тухайн салбарт айгүй тийм цойлж чаддаг. Айгүй мундаг байдаг. За тэгээд айгүй тийм юмыг хурдан сурдаг чадвартай. За тэгээд эндээ ингээд сураа төгсөөд эндээ салбартаа цойлоод амар мундаг байгаад байгаа хэрнээ тэгээд ингээд амьдраад болоод байгаа. Тэгсэн хэрнээ бүгдээрээ дотроо нэг ардаа нутгаа гэсэн тийм их орноо гэсэн хизээ Монгол руугаа явуу. Тэгээ нэг айцтай, бас нэг эргэлзээтэй. Тэгэл энэ бүх юмаа орхир явж болохгүй тий. Монгол руу хэрвээ яг шийдвэр гаргацсан байгаа залуучууд одоо бас байгаа тийм үү. За тийм залуучууд яг юуг экспект хийх вэ тий. За хоёрдугаарт за яг үнэхээр яваад очихоор ингээд дэмжих одоо боломж нь юу байна тий. Одоо за гуравдугаарт ингээд үнэхээр одоо улс төрийн та нэг нэлээд одоо нэгдсэн дата бүрдүүлэх ёстой гэд тий. Одоо нэг нэлээд ингэдийн ажлуудыг ярьж байгаа яг тиймэрхүү ажилсан одоо энэ гадаадд амьдарч байгаа боловсон хүчиндээ зориулсан одоо яг тийм ажлууд эхэлж гин үү байна уу биднэрт ямар одоо эх хөрөндөө яваад очиход тий одоо эх хөрөндөө хувь нэмрээ оруулах тийм боломж одоо эхэлж гин үү гэж асуух гээд байгаа юм. Тэгэхээр энэ уул нь бол амар чухал юу л да одоо ер нь бол миний хувьд ингээд өөрөө бас ингээд гадаад олон жил болоод тий ингээд буцаад Монголд очиод ажиллаж байгаа хүний хувьд ч гэсэн надад юу байсан бэ юм бол ингээд зүгээр нэг илүү нэг хідэн таньдаг хүн ч юм уу дандаа яг ингээл тэрүүгээр дамжиж явж байгаа юм л та. Тэгэхээр энэ уул нь бол би Монголын ирээдүй ялангуяа одоо оюун санааны талаас ч гэсэн тий одоо потенциал талаас ч гэсэн гадаад амьдарч байгаа монголчууд одоо Монгол буцаад Монголд ирэхтэй тэр урсгал дээр төрийн ямар нэгэн зохицуулт бол заавал байх ёстой л гэж боддог. Тийм тий. Тэгээд тэрнээс бол одоо бидний төсөөлөг өгөө маш олон тий одоо асуудлыг шийдлэн тэрийгэ дагаад ирнэ гэж боддог байхгүй. Тэгэхээр гадаад амьдарч байгаа Монгол хүн болгоны дотор нь бол эх орондоо очихынсан эсвэл тэнд ямар нэгэн юм хийх хийсэн илүү утга учирлуу чиглэх хийсэн гэсэн хүсэл эмэлзэл дандаа байдаг тий. Тэгэхээр тэн дээр одоо миний харснаар бол одоо яг тийм даацтай тий эсвэл ингээд дөрөв зүгээс ч юм уу хийж байгаа юм одоохондоо л харагдахгүй. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн тийм шийдэл заавал гарах хэрэгтэй гэж бодож байна. Шийдэл гарах хэрэгтэй тий. Тэгээ одоо жишээлбэл яг түрүүний хэлжсэн санаа гарсан шүү дээ тий. Яг тэр хүмүүсийн ингээд нэг датабейс бүртгэхээс эхлэн шүү дээ тий. Тэгэл танил тал байхгүй тийм ээ мэдээж гадаадд ингээд олон жил амьдарч харчаа очиод бас нэг ерөнхийдөө айгүй хөндөрсөн одоо ерөнхийдөө гэхдээ тэнд бас community бас байдаг. Одоо жишээлбэл би ч гэсэн очиод яг ингээд гадаад сурч амьдарч байгаад ирээ. Тэр нэг community өөрөө үүсээд тэгээ тэрэн дотроос чинь яг буцаад тий одоо нэг нэгэндээ туслах ч юм уу тий илүү одоо эсвэл туршлага судлах тэрнээс л ингээд бас үүсч гарч ирж байсан л миний хувьд ч гэсэн. Тэгээд яг хуу тэнд очиод хувийн секторт ажиллах эсвэл нөгөө одоо олон улсын байгууллагад тэнд ажиллах эсвэл төрд ажиллах тий тэнд дундаасаа одоо жишээлбэл төрд ажиллахад гадаад ажилласан жил нь тий буцаад төрийн албанд ороход давуу тал бас өгч чаддаг эсвэл буцаад төрд ажилласан жилүүдтэй харьцуулахад дүүцүүлэх хэмжээнд байдаг тийм одоо жишээлбэл төрийн одоо тэр хуулийн шинжилэл эсвэл тэр гаргалгаа бол одоо миний бодлоор бол зайлшгүй хэрэгтэй байгаа. Энд дээр өөрчлөлтүүд гарах хэрэгтэй бол байгаа. Тэн дээр ч байсан бас хуулийн өөрчлөлтүүд усын хурал дээр бас явж байгаа юм байна. Баярлалаа. За тэгэхээр таны хувьд яг одоо их хуралд тийм ээ яг ямар ажлууд дээр төвлөрч ажиллаж байна? Юуг одоо цаашдаа хийхээр зорж байна? Хэд хэдэн зүйлүүд дээр миний хувьд бол төвлөрч ажиллаж байгаа. Ялангуяа яг нэг уул уурхаан бас дэцээ дээр 3 жил ажилласны хувьд нэг ер нь монголчин уул уурхаач өөрөө хамгийн гол орлогыг бүрдүүлж байгаа бас нөгөө талаасаа хамгийн их улс төржсэн хамгийн их бас нөгөө авилга хэлэх үйл талаас зарсан гэсэн хамгийн асуудалтай салбар шүү дээ. Тэгэхээр энэ дэр өөрөө томоохон реформууд явах хэрэгтэй. Нэгдүгээр хоёрдугаарт бас оюу толгойг мэтчлэн томоохон одоо бас шинжилгээ төслүүд бас байгаа. Миний хувьд бол улсын хурал дээр одоо хянан шалгах төр хороо ойдлогын асуудал дээр байгуулад одоо ажиллаж байгаа. Тэгэхээр 6 сарын хугацаанд ойдлогоо дээр 2 үндсэн сэдвээр бол хянан шалгах төр хороо одоо ажиллана гэсэн. Төр хороо гэхээр нэг одоо oversight буюу oversight committee
Тэгээ нэгдүгürt бол оюу толгой ялангуяа нөгөө тэн дээр байгаа одоо хууль нөлөөчдийн зээл, хууль нөлөөчдийн зээл дээр байгаа одоо сүүлийн 12 жил явж ирсэн одоо 11.1% зээлийн хүү байгаа. Тэгэхээр энийг өөрсдөө бидний хөрөнгө оруулалтын гэрээн дээрх одоо өгсөн те хууль нөлөөчдийн гэрээ гэж байна л да. Хууль нөлөөчдийн гэрээн дээр байгаа заалтаа Монгол улс нэгсэнтэй Монгол улсын хэрэгшээ хангахын тулд хэрэгжүүлж хүүг бууруулах зайлшгүй шаардлага байна гэж нэгдүгээр үзэж байгаа. Хоёрдугаар оюутлогоон одоо нэгэнтээ стратегийн ач холбогдлогын орд учраас Монгол улс 34 эзэмшдэг те. Тэгэхээр буцаад оюутлогоон бүлэг ордон дээр байгаа одоо Ontario Resource компани эзэмшилд байгаа лиценз дээр Монгол улсын одоо яг оюу толгой дээр 34 эзэмшиж байгаа шиг эрх ашиг одоо хүртэл хангалттай явж байгаа. Тэгэхээр энэ дээр ч гэсэн одоо 34 эзэмших байна уу эсвэл амнатаар одоо royalty буюу одоо амнатаар ордуулах байна уу энэ дээр Монгол улсын эрхийг хангасан шийдэл бас заавал гарах ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр яг энэ хоёр тодорхой асуудал дээр бол Улсын хурал дээр хянан шалгах төр хороо байгуулад ажиллаж байгаа. Тэгэхээр энэ намрын чуулга эхлэхээр энэ ажил одоо илүү идэвхтэй одоо ажил хэрэг болж энэ дээр үр дүнд заавал гарах ёстой гэж үзэж байгаа. За нэгдүгээр, хоёрдугаар бас стандартчлалын одоо гол үндсэн хуулийн дээр одоо ажлын хэсгийн дараагаар ажиллаж байгаа. Энэ намрын чуулгантай багтаад стандартчлалын хуулийн одоо шинжилсэн найруулгыг Улсын хурлаар батлуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгэхээр стандарттай холбоотой маш олон асуудлууд байдаг те. Тэгэхээр энийг илүү одоо дараагийн шатнд гаргахын одоо тулд ч гэсэн яг үндсэн стандартчлалын одоо гол зохицуулагч хуулиа бид нар одоо хэлцгэсгээ шийдсэн. Тэгэхээр энэ хуулийн дээр бас нэлээд төвлөрч ажиллана. За мөн одоо баялагын сангийн одоо мөнгөчлөлттэй хэрэгжүүлэлтэн дээр бас нэлээд одоо төвлөрч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэр нь Монгол улсын нэгэнтээ уулуурхаагаас хамааралтай уулуурхаа дээр томоохон орлого нь бүрддэг учраас баялагын одоо өөр шудраг хуульд бол заавал энийгээр дамжиж явах хэрэгтэй юм л та. Тэгэхээр энийг тэр шудраг хуульдын гол механизм болох баялагын сан бол өөрөө амлах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бас нэлээд төвлөрч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна да. Зөв. Ер нь бол маш их мэдээж маш завгүй маш их ажил хэрэг байна. Тэгээд миний хувьд бас их баярлаж бас нэг харж байгаа нь одоо Монголын улс төр уулуурхаан салбар те одоо мэдээж эдийн засгийн авч явдیں۔ Энд бас санхүү даатгал гэж одоо бид нар ажиллаж байгаа салбараа л бодоод байгаа те. Тэгэхээр айл салбарч бай одоо ямар ч бай салбарч бай нөгөө миний хувьд ингээд яг боловсралтай, чадвартай, бас тэгээд сэтгэлтэй тийм ээ. Ийм хүмүүст ингээд гарч ирэх төлөөлөл болоод залуучуудад хөвчлэн доминант болоод ажиллаж гин гэж хараад байгаа. Бас сайн тэгж яригдсан тийм ээ. Тэр бас ингээд боловсралтай одоо яг ийм залуучуудын төлөөлөл гээд их хуралд тийм ээ. Танд ингээд энэ их ажлуудыг зохион байгуулж хийгээд байж байгаатнаас баяртай байна, баярлж байна. Тэгээд таны цаашдаа хийж байгаа улс төрийн их үйл хэрэгтэн тийм ээ. Их амжилтыг хүсье. Энд бас ирээд бид нартай уулзсанд бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдөр цаг заваа гаргаад төгөлдөр телевиз биднээс бас Америкт амьдарч байгаа монголчуудтай мэдээлэл өгсөндөө танд баярлалаа гэж хэлье. За маш их баярлалаа. Өнөөдөр бас энэхүү уулзалтанд бас ингээд хүрэлцээрсэн монголчуудаа бас чин сэтгэлээсээ бас талархснаа. Илэрхийлж байна. Тэгээд за үгээр дамжуулаад бас Bay-Area-гийн орчинд амьдарч байгаа монголчуудаа бүгдээрэнд нь бас амьдралд нь хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөө. Тэгээд би сошиалор нэлээд одоо идэвхтэй. Тэгэхээр Instagram-аар нэ Facebook-оор нэ те над руу бүгдэн дээр нь та бүхэн те санаа оноо байх юм бол над руу бас бичиж болно. Тэ өөрсдийнхөө те эсвэл улсын хурал дээр ч юм уу парламент дээр яригдах хэвээр сэдв ч юм уу те эсвэл та бүхэнд хэрэгцээд хэвлэх юм бол над руу бас холбогдоорой гэж бас хэлмээр байна. За баярлалаа.